Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2018 онд нээлттэй хийсэн Gate киног ярьж өгөхөр бэлдлээ. Манайхан өвл боллоо. Цаан чин Прүс центр авто засварын төвөөс Прүсээ бөөцөл хөтөлбөрийг 7 дахь жилдээ уламжлал болгон зохион явуулж байна. Бөөцөл гэдэг чинь байна. Автомашиныг өвлийн улиралтад бэлдэнэ гэсэн үг шүү дээ. Өвлийн моторын тус антифриз буюу хөргөлтийн шингэн, утааны эсрэг мотор салооны агаар шүүгч, мөн дээрэс нь моторын цэвэрлэгээ үйлчилгээг бид танд санал болгож байна. Моторын цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэх юм бол автомашин хүчгүй болж доголдох, бензин зарцуулалтыг ихсэх, чек гэрлүүд асаад улмаар моторын эд ангиудын эвдрэл гэмтэл үүсгэс урдчлан сэргийлж чадна. Заавал асуудал тулгарсан үед нь бус урдчлан сэргийлэх нь таны эд хөрөнгө болон санхүү цаг хугацааг хэмнэх болно. Прүсээ бөөцөлье. Сөүлийн хам мөрний хэрэг дээр хоёр хүн уулзаж буугаар кино эхэлнэ. Энэ эх уурт бас хизүү тулаан болох байх шүү. Ингээд нэг флаш диск өглөө. Залуу флашийг авч гутландаа хийгээд тэндээс гялс явах гэтэл нэг машин ирээд дайрчлаа. Тэгээд халааснаас нь флаш авдаг. Маргааш нь мэдээгээр Blue House компани захирал хууль бус мөнгөний хэрэгээр шалгагдаж байсан ч саяхан амиа хорлсон байдалтай олджээ. Тусгай мөрдөгч Ким энэ талаар мөрдөж байсан ч Blue House компаниас ямар ч хууль бус мөнгөний баримт алдаагүй. Алдагдсан бичиг баримт нь зүгээр л байгууллагын энгийн тоо бүртгэл байсан гэж мэдээлсэн байна. Прокурор Ким Гучол автын осолд орж нэг сар ухаангүй байжээ. Харин сарын дараа сэрхтээ тархины гэмтлийн улмаас ой санамжаа алдсан байдалтай сэрсэн байна гэж байна шүү. Энэ бол манай киноны гол дүр Ким ой санамжаа алдсан. Бас жаахан сэтгцийн асуудалтай болчихож цаг хараад миний ажлын цаг болчих гэд гарч байна. Шөнийн клубын зар тараадаг ажил хийдэг юм байна. Тэгсэн туслах нэрээд та ямар нэг юм сандгүй юу? Чи юунд дандаа надаас юм сандаггүй юу гэж шалгаж байдаг юм бэ? Гэхдээ дандаа хоол авч өгдөг учраас талархлаа илэрхийлэх нь зүйтэй болов уу гэж байна шүү. Боловсон яриатай юм аа. Дүрс шилжиж нэг яруугар захирал хувцас үзээд явж байна. Авсан хувцснуудыг нь туслах нь барьж байна. Тэгээд нэг даашин зөмсөж үзтэл багтдаггүй задарчлаа. Туслах нь жаахан жуумалцсан чи алгацснаа. Чи сая намайг шоолоод байсан уу? Үгүй хадагтай. Энийг зайлуул. Дахиж хармааргүй байна. Гэт халагчглаа. Бүсгүй ахлахта. Би ямар ч буруу юм хийгээгүй шүү дээ. Суян. Гүй чи ядчил ганц бий. Надад харин тийжих ёстой гэр бүл байна. Ингээд утгаараа халагдлаа. Гэрлүүгээ явж байсан чинь замд нь манай Ким тосоод гараад ирлээ. Өнөөдөр би уур тавина шүү. Надад битгий тараавуулаарай. Энэ юу вэ? Цагалгааны төлбөр төлөх ёстой гэсэн баримт. 200,000 вон зээлээч. Чи яагаад дандаа надаас мөнгө асуугаад байдг юм бэ? Чи бид хоёр ямар ч хамаагүй. Би чамд ямар ч үргүй шүү дээ. Гэчгээд яваад өглөө. Маргааш нь бүсгүй шинэ ажлын ярилцлагад орж байна. Мисс Суян. Чи нэлээд хөгшин юм байна шүү дээ. Хүссэн хүн болгон дизайнер болж чаддаг гэж бодсон юм биз дээ. Ирсэнд баярлалаа хадагтай. Өө хөөрхий. Ажил олдохгүй нь бололтой шүү. Энэ бүсгүй бол манай киноны бас нэгэн гол дүр Суян. Дүрс шилжиж нөгөө яруугар босс орондоо сэрж байна. Утсаар яриад гарах гэтэл нөхөр нь битгий явал да хайраа. Нөгөө талд харин хоёр залуу манай Суяны хаалгыг нүдээд байна. Суян нэрэд наадах чинь манайх юу хүмүүс вэ? Цагдаа дуудлаа шүү. Йоо, цагдаа дуудалтаа тэгээд дуудаад өг. Тэгэх юм бол бид нарыг мөнгө авахд туслах чинь билүү? Гэсэн чинь хамт амьдардаг дүүн өрөнд орчихжээ. Авч яваад босстойгоо уулзуулна гэд байна. Удахгүй өрөө төлнөө. Наадах чи удахгүй өрөө төлнө гэж байна. Би батландаа. Би үеэлн байгаа юм. Гэтэл цаанаас нь би бас дуртаяа батландаа. Юу? Гэт харсан чи их сонин багий. Гэхдээ их лаг яриатай юм аа. Та хэм бэ? Би хөршин байгаамаа. За та хэрэггүй. Чи батландаа шүү. Тийм ээ. Би батландаа. Гэт чичрээд болдоггүй шүү. Эн чи яадсан хүмүүс вэ? Чи яах гээд байгаа юм бэ? Тэгэхээр дотор байгаа бүсгүй төлбөрийн чадваргүй учраас би батландаа хүсэлтэй байна л та. Яриаг нь сонсоод байгаарай. Цаашаа яваа. Тэгээд Суянараа дүүтэйгээ ярилцлаа. Компани дампуураад мөнгөгүй болохоор нь мөнгө хүлэгчээс зээл авцсан юм байна. Манай Ким ханны цаанаас яриаг нь сонсоод байж байна. Тэгсэн чи тог нь тас. Дөрс шилжиж мөнгө хүлэгчдийн боссыг харуулж байна. Тэгсэн нөгөө яруугар боссын залуу нөхөр нь сууж байдаг шүү. Чи дахиад нэг сар гисэн үү? Бидний зарчмын эсрэг шүү дээ. Доктор Багтал өгөхөөстөө гэсэн чи болохгүй. Гингүүд нь жаахан зодоод. Утсаа өгöd. Би утсаа хийцэн дугаар нь байдгүй боосоо. Тэгэнгүүт нь босоод туслахаа зодож гарлаа. Өөр туслах нь доктор Пак ярихад бэлэн. Доктор Пак нэг хүн явуулъя. Эд эрхтнийг нь аваад өр барагдуулах гэж байна шүү. Аимшигтай юм аа. Тэгээд өөр нэг туслахтайгаа уулзсан. Чи яагаад хоцров? Мөрөдө тоглоо юу? Үгүй. Юу гэжтэй? Ажил гараад л бодлоо яриад. Яас мөнгө өдсөн үү? Цохиоч. Ингэсэн чи яг цохих гээд азарчлаа. Шууд л зодлоо.
Энэ нөхөр чи ер нь хүн зоддог ажилтай юм шиг биш. Тэр үед нэг хөгшин ир шоронгоос суллагдж байдаг. Харин гадаа нь энэ ганган залуу тосч авна. Харангуудаа шууд барьж аваад зодлоо. Би таныг гарнгээ дөөфө авчирсан. Дөөфө гинэ. Ма. Ингэснэ дөөфөг нь нүүрэнд нь ялчлаа. Эртний өстөө хоёр болтой шүү. Дөрс шилжиж бас нэгэн залуу хүү хямарчихсан сууж байна. Цаана нээж нь. Хорт хавдар нэг хүнд өвчин биш шүү дээ. Иймч зүгээр л их мөнгө авах гэж тэгж байгаа юм. Хагалгаа энтерт орж яадгийг. Зүгээр гэртээ харъя. Гэтэл ээж би заавал мөнгө олноо. Зүгээр хагалгаанд оръё. Гэхэд тоосонгүй. Манай Ким харин Суяны замыг тосоод ирж байна. Тэгснэ. Би Батландаах бичиг дээр гарын үсгээ зурчихсан. Би зээлийг чин дуртаяа төлөлдсөн. Хүчтэй байгаарай. Маргааш нар мандна. Ингэж байна шүү. Хэдий цоо ирүүл биш ч гэсэн сэтгэлтэй болол та Суян өрөвдөд 200 мянган вон гаргаад өгдөг. 480 мянга. Йоо би чамд 480 мянгагийн өртөө заавал өгнө. Тэгээрэй. Хурд өгөөрэй. Маргааш нар нөгөө шоронгоос гардаг нөхөр манай Суяны гэрийн үүдэнд байж байна. Ким очоод энэ чинь юу хүмүүс байдаг үлээ? Нөгөө хоёр айгаад сүуд болно. Гарсан чинь гэхдээ тийм лаг хүн биш бололтой шүү. Би Суяны аав ах байна. Би өөр чинь яаж итгэх вүлээ? Энэ Суяны аав нь ингэсэн чи харж байсан. Та хэд хамаатнараа цуглаж байгаа мó? Даанч адилхан харагдаад байсан юм а гэснэ. Би мөргий. Ингээд мөргөд унлаа. Тэр үед нарийн нөгөө Суяны дүү охин нь ярьж байна. Ямар тач хамаатнууд гэдг нь үнэн бололтой таньж байна. Нөгөө яргуур боос харин камераар нэг байшингийн эргэн тойрныг хараад байна. Өнгөрсөн сарын мөнгийг Малайз руу шилжүүл. Харин энэ сарынхыг Швейцар руу шилжүүлэх ёстой шүү. Ингэж байна. Баян бүсгүй бололтой шүү. Тэгснэ залуу нөхөртөө утас бэлгэлж байна. Энэ үгээр миний дуудлагыг авчваа. Өнөөдөр надад нэг хүргэлт хийж өгөөч. Тэгье. Хөөх. Энд чинь дараа сард гарах шин загвар нь биш үү? Урдчлаад авчихсан юм уу? Тэр өрөөнд манай Суян гэртээ ирэхэд аав ах хоёр нь ирчихэж. Суян хараад шууд орилчлоо. Яаж наашаа ирж зүрхэлж байна? Ямар нүрээрээ? Дэрэгдэх хүмүүс нь сандраад гараад явчлаа. Аавтайгаа үлдснэ. Гараач. Эндээс яв. Яваад өгөөч. Ингээд аавыгаа хөөж байна. Аав нь түнтэгнээд юм хэлж чаддаггүй. Аавыгаа буруу юм хийж шоронд орсон гэд уурлаад байгаа шиг байна. Гарч ирээд. Манад очий гэд байхад чинь. Гэтэл нөгөө дүүн. Та хоёр энэ Кимийн дүү ачаач. Энэ тогны мөнгөж төлж чаддаггүй шүү дээ. Түрээсээ хувааж төлөх юм бол болох юм биш үү? Ингээд Ким уурлнаа. Чи хэн болчход намайг төлөөлн шийдвэр гаргаад байдаг үлээ. Гэснэ. Байц түрээсний талаар зөвлөлдөө. Ингэж авна шүү дээ. Тэгэд гэртээ аваад ороод ирлээ. Энэ хонны цаанаас бүгдийг нь сонсож болно. Та охиноо уур тавиана уу, үгүй юу гэдгийг шууд мэднэ. Ингээд өөрийгөө бариад өгчлөө. Тэгснэ. За тэгэд тогны мөнгөнд нэмэрлэх 50 мянга авч болох уу? Маргааш өгье. Чи зүгээр унт. Дөрс шилжиж нөгөө залуу нөхөр эхнэрийнхээ мөнгийг зөөж байна. Машин дүүрэн мөнгө ачиж байна. Замдаа туслах нь. Эндээс 10 саяыг авчвал хэн ч анзаарахгүй дээ гэтэл саяхан нэг залуу 10 мянган доллар хулгайлсан. Тэрүүгээрээ оройчин мөрийтэй тоглосон. Тэгээд тэр шөндөө бүгдийг нь алдаад маргааш өглөө 8 хорлчихсон. Чи боддоо маргааш өгөхийн тулд 10 мянган доллар хулгайлах юм уу? Зүгээр л дууга ажиллаа хий. Ингээд болиулчлаа. Тэгээд хэн ч анзаарамгүй жижиг байшин дээрээд нөгөө мөнгөө буулгалаа. Нууц агуулах бололтой шүү. Өглөө харин Суяны аав нь Кимд 50 мянган вон өгдөг. Ким бөөн баяр. Нөгөө 200 мянгатайгаа нийлүүлээ гэсэн чи тэр нь байдаггүй шүү. Шууд нөгөө хоёрыг Тэгсэн нөгөө ах нь аавд нь хэлэхгүй мөнгийг хусцсан байж. Суяны аав тэндээс ахыг нь нэгжээд мөнгийг нь гаргаж өгнө. Ким, та миний урмыг гүнээ хугаллаа ирхмэ. Манай хүний яриач үнэн элит юм аа. Өдөр нь харин мөнгө хүлэгчид Суян дээр ирээд босс руугаа аваад очлоо. Нөгөө босс харин манай Суяныг арснаа жаахан барьцаалдаад байна шүү. Энэ хэм бэ? Энэ сэгсгэр наад гэж батлан дааж байгаа юм. Юу? Чи үйлчлүүлэгчээ сэгсгэр гэж дуудана гинэ. Уучлаарай. Би түүнийг сургах ёстой байж. Ингэж авна штт. Бүгд гайхлаа. Би таны нөхцөл байдлыг ойлгож байна. Тиймээс дүрмээ нэг удаатаа зөрчөөд 1 сарын хугацаа өгвөл болж байна уу? Тийм үү. Баярлалаа. Бид сарын дараа төлнө. Ингээд дүүн баярлалаа. Суян. За тэгвэл бид сарын дараа төлье. Ингээд явах гэтэл. Ингээд явах гэж байгаа мó. Цай уучаад явахгүй байсан юм уу? Гэснэ. Сая хин сэгсгэр гэсэн бай. Гэж авна штт. Энэ яг манай бүсгүүд унаад тусчлаа шүү. Нөгөө талд харин нөгөө аав ах хоёр нэг том ажил хамтдаа хийгээд ярьж байна. Аав нь харин одоо буруу юм хийхгүйгээд хөдөлдгөө. Чи зүгээр ажил олж хийгээч. Би ажил хийж үзээгүй гэж бодож байна уу? Намайг авах ажил байхгүй. Миний эхнэр метроны буудлын дээр кебаб зарж үзсэн. Тэгсэн зөвшөөрөлгүйгээд хөөчихсөн. Хорвоо мөнгөгүй хүнд ямар хатуу ханддгийг мэдхүү. Та ч гэсэн охиноо хүний дэта амьдруулмаар байгаа үсттэй. Ингээд найрч байна. Манай Суян харин явж байсан чинь нөгөө босс ард нь ирж гэж. Уучлаарай. Суян оо. Энд таарах гэж ингээд хамт хоол идлээ.
Тэгснэ туслахаараа бэлэг авчруулж байна шүү. Энэ юу вэ? Наадах чинь шин дайшин зуугаамаа. Чамд бэлгэлж байна. Суян жаахан сэжиг аваад чи яагаад надад ингэж хандаад байгаа юм бэ? Шуудхан хэлэхэд танаа дүү чинь их өртөө. Би чамд туслах л гэсэн. Сарын дотор тэр өрийг төлнө гэж байхгүй шүү. Тэгэхээр нэг ийм арга байна. Надтай болцооч. Болцоо бүрд би $1000 өгье. Бас гоё хоол хувцас авч өгнө. Ингэж байна шүү. Бүсгүй шууд босоод явах гэтэл. Босс жоох ууралж байна. Чи арай ихийг авмаар байгаа мó. За, нэг болцоо 2000 болж байна уу? Ингэж авна штэ. Манай Сүүян харин яалаа гэж зөвшөөрөх үү? Босс. Тэгвэл асуудлыг бизнесийн зарчмаар шийдэхээс өөр арга үлдэхгүй нь бололтой шүү. Ингэж байна. Оройн гэрдээ ирэхэд гэрийг нь өнгөчөөд дүүг нь аваад явчих. Мөнх хүлэгчдийн офис дээр яваад очтол дүүн байж байна. Тэр үед нэг туслах нь уудтай мөнгө авчирч байдаг. Оо чи цус уулгацсан байж штэ. Ингэснэ мөнгийг аваад сейфэндээ хийлээ. Тэгснэ. Сүүян нааширээ. Надад хөхөө харуулчих. Тэгвэл $3000 өгөөд хугацааг нь сунгая. Ингэж байна шүү. Мо гаж амтан. За. Чи хадагтаа руу залга. Ингэснэ нэг хүн рүү залгаад. Би 2 эмэгтэй явуулъя. Нэг нь Аз зэрэглэлийн бүсгүй. Нөгөөдхийг нь бол яах вэ? Галтоогонд ажилуулчихгүй юу? Ингэж авна штэ. Чи юугаа яриад байгаа? Гэтэл гэрээ гаргаад ирж байна. Гэрээг нь унштал хэрэг төлбөрөө төлж чадахгүй бол биеэрээ төлнө гэд гэрээ хийчихэж. Манай хүн тэрийг нь бас батлан даагаад гарын үсэг зурцсан шүү дээ. Баларлаа. Сүүян 4 ч удалж 5 саяын зээлийн эрхээ өгöd өнөөдөртөө мултарлаа. Маргааш өглөө нарийн байрны эзэн нь түрээсээ өгөхгүй байгаа болохоор гарцгаа гэд загнаж байна. Холгүйхэн аав нь үнийг сонсоо зогсож байдаг. Тэгснэ нөгөө дүү дээрээ ирээд тэгээд ямар ажил хийх юм? Ингэж байна шүү. Аргагүй байдалд орсон бололтой. Ингээд аав ах хоёр нь хулгай хийхэр болдог. Нөгөө ээжийнхээ хагалгааны төлбөрийг төлнө гэдээсэн залууг багтаа илсүүллээ. Энэ залуу ямар ч серверийг хакердна. Ямар ч сейфийг онгойлгоно. Саяхан банкны систем хакерцсан хэрэг гарсан да. Энэ залуу хийсэн байхгүй юу? Бас ээжийнхээ хагалгааны төлбөрийг төлөхийн тулд одоо мөнгө хэрэгтэй байгаа. Тэгээд манай хэд нэг газрыг ухахаар төлөвлөгөө боловсруулж байтал цаана нь манай Ким үүнийг нь харчлаа. Ноодох чи юу вэ? Та нар хулгай хийхээр завдаж байгаа мó? Шунлын сэтлэр үү? Ингэснэ гүүж ороод охинд нь хэлжлээ. Сүүян орилоод л ороод ирлээ. Энэ олон жилийн дараа шоронгоос дөнгөж гарчаад дахиад хулгай хийх гэж байгаа мó? Ингээд уурлаж байна. Тэгээд ахыгаа та аавыг шоронд суулгаад өөрөө мултарчдаг үсттэй. Яаж дахиж хийн гэж ярьж чадаж байна? Гэт тэрүүгээр баахан уйлаад байна. Аав нь тэндээс бэ нэгэнт өнгөрсөн хөө. Охиныхоо нүүрлүүж харах ирэхгүй. Үг солих ирэхгүй над шиг аав. Одоо би яах ёстой гэж охиндоо мөнгө өгөхөөс өөр дэм бол арга байгаа гэж юу? Гэтэл тэгвэл намайг оруулчих. Би хамт тулгаалъя. Ингэж байна шүү. За тиймдээ манай Сүүянаас өртөө байгаа шүү дээ. Юу ч битгий асуу. Зүгээр хинээс хулгайлахыг нь би сонгоё. Ингээд нөгөө мөнгө хүлэгчийг сонгож байна. За ингээд бүгд хамтрахаар боллоо. Манай Ким болон дүү охин гээд бүгд орохоор болчлоо. Ингээд мөрөөдлийн баг бүрдлээ. За энэ хэдийн түүхэн хамтарлаас өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаагаа явчаа. Саба дараагүй л үзээд байна уу манайхан? Саба нэг сайхан дарч л да. Саба дарахгүй үзэл байна уу? Саба дарчид үзэх юм бол сэтгэл уйг сайхан байдаг шүү дээ. За ингээд манай хэд нөгөө мөнгө хүлэгчдийн офисыг ухахаар боллоо. Манай Сүүян 4 камер бий. Орох үед бас сейфний дээр өрөөнд 2 гэж байна. Аль хэдийн ажиглаж чаж. Гэтэл нөгөө про залуу камеруудыг нь би 5 секундэд л хакердэн. Ингэж байна шүү. Сейф нь аналог системтэй 4 оронтой тоо бий. Миний сонссноор эхний тоо нь 30, хоёр дахь нь 70 байсан. Юу? Сонсоод мэдчихэж байгаа бо. Аавын охин мөндөө. Манай хэд камерыг нь хакердаад гадна талаас нь жаахан ажиглаж байна. Ингэсэн чинь нөгөөдөл өдөр болгон хятад хоол захиалж иддэг юм байна. Хятад хоолны хүргэгчийг саатуулж байгаад хоолнд нь нойрны юм шахчих гэж тохирлоо. Саатуулахыг нь харин дүү охин хийхэр болдог. Тэгээд хүргэгчийг гарах үед нага зах мэдээлэл өгнө. Бай гарсан шүү. Дүү охин нь харин нүрээ будаад хөөхөн дээрээ тавиад жолоочийг тосож очиод саатууллаа. Юу вэ? Хүн цочоогод юу ч бишээ. Нэг үзээрийн юм зам дээр зогсоод ингээд өнгөрөө явчлаа. Хөөхи. Төлөвлөгөө бүтэлгүйтлээ. Дүү охин хямарлаа. Тэр дэдэг яг тогтож хараагүй баха. Сайн харуул уулна. Би хөөрхөн байхгүй юу? Нага цахна. Зүгээр дээ. Битгий сэтгэлээр унаа. Бүгдээрээ арга барилаа өөрчлөөдөл болоо шүү дээ. Сүүян чи саатуул. Юу? Би чадна штэ. Зүгээр. Чи өөрийнхөө хийх ёстойг хийсэн. Эн чин багийн ажиллагаа шүү дээ. Чи сайн ажилласан. Ингэж байна шүү. Маргааш нь Сүүян саатуулна. Жолооч харснаа. Гөө гэснэ. Ингэж авна штэ. Тэгээд өргөтүүлээд дагаа явчлаа. Хальт явах хооронд нь Ким гарч ирээд хоол руу нойрсуулагч шахчихдаг. Тэгээд мөнгө хүлэгчид хоолоо идээд унтаж байхад нь манай гурав орж ирээд сейфийг нь онгойлгох гэж үзнэ. Аав нь чагнуураар сонсож байгаад сейфний цоожийг онгойлгож байна. Гэтэл хөөе хүн цочоогод хурдлаарэ гэж Сүүян ороод ирчихэж. Тэгээд онгойлгож чадлаа. Хакер харин бүх камерны бичлэгийг устгадаг. Яг мөнгө аваад гарах гэтэл нэг нь хальтс ирээд ороод ирлээ. Тэрийг нь харин манай Ким араас нь маа. Баярлаа гүчөөл. Эцээч ажиллагааны үеэр би биенийхээ нэрийг битгий хэлж бай. Ойлгов уу Сүүян? Аав нь ч бас амар мэрэгжлийн биш бол
бололтой. Ингээд манай хэд ямар тач мөнгө авчлаа. Очингуудаа сайхан хуваагаад авцгаалаа. За хэсэг нуугдаж амьдрын шүү. Ямар ч сэжигтэй үйлдэл хийхгүй. Ойлгов гэж салцгаалаа. Суян харин аавтайгаа эвлэрсэнгүй бололтой. Нэг их юм дуурахгүй гараад явчлаа. Ким араас нь гараад ирнэ. Суян чи хаашаа явах гэж байгаа юм бэ? Бид нүүнэ. Гэхдээ чам руу очисон газрынхаа хаягийг хэлье. Ойлгов. Тэгээрээ би яг хажууд нь амьдрнаа гэж байна шүү. Маргааш нарийн мөнгө хүлэгчэд гайхаж байна. Тэд бүх камерын бичлэгийг устгагдсан байна. Яах вэ? Цагтаа дуутах уу? Тэгвэл бид бас баригдтгий байгаа үсттэй. Бойз, миний машинд хараа хэрцэггүй. Гадаа зогсоол дээр с ิจ гтэй юм болсон байна уу? Тэндээс харуул ямар уу? Ингэж байна шүү. Йоо, чи машинда тэгж их анхаардаг юм уу? Тэгэлгүй яадгийг бэ? Би бүр Прүс центр орж өвлөөс өмнө Прүсээ бөөцөлгсөн багц хөтөлбөрт нь хамрагдаад Сакура моторын тос, Маслын шүүр, утааны эсрэг агаар шүүгч тавиулаад коллектор, Севче, Форсунг, EGR, Сорхи хоолойг бүгдийн цэвэрлж өгдөг ультра вакцин авсан шүү дээ. Бэлгэнд нь гоё хөнжил өгдөг байлээ. Тэр хөнжил мөнжил яах вэ? Камерын бичлэг аваад ир. Далимдуулаад реклам хийгээд ахын зүгээр. Оруулж ирээд харсан чинь манай Ким тэрүүгээр явж байна. Маларсан. Ким маань дэлгүүр ороод өөрийгөө дэлб гангалцсан явж байтал мөнгө хүлэгчид ирээд "Чи энэ мөн баха" гэд бариад авлаа. Тэгэд нилээн тамалнаа. "Хинтээ хамтарсан? Хэл. Миний үлдсэн мөнгө хаана байна?" "Би ганцаараа хийсэн юм аа." Ингээд гүрийгээд байдаг шүү. Ямар ч тач багийнхныгаа илчлэхгүй байна. Тэгсэн чинь утсанд нь Суёноос "Энэ бидний шинэ хаяг шүү" гэсэн мессеж ирж байна. Оо, эднэртэй хамтарсан байх нэ. Ингээд хаягаар нь очоод бариад авлаа. Бүгдийг нь авчираад урдаа суулгачихна. "Би энэ тэнэг биднийг барьж өгөх байх гэж хэлээ үсттэй. Би барьж өгөөгүй." Босс ирээд "Та нар одоо чи 70 саяар хоосон газар худалдаад авцсан юм уу?" "Явандаа үнэн нь өсөн шүү дээ." "Донгос 8 чинь тэгж хэлээд зардгийг мэдв. Харин чи ганцхан хоногийн дотор ресторан ээжж байгаа мó?" "Би ресторан маань ашиг болохоор мөнгө чи буцаагаад өгч болохгүй юу?" "Йоо, бид нар ямар жидүүгийн зээл өгдөг газар уу?" "Хөш, чи имлэгт бүх мөнгөө өгсөн байхтай яадгийг аа?" "Миний тэр газрыг буцаад зараад мөнгийг нь өгчил доо. Би аль хэдийн зарах гэж зар тавьсан. Хүмүүс чиний 70 саяар авсан газрыг чинь дээд тал нь 5 саяар лавна гэд байна." Тэгэд босс Ким рүү заагаад "Энийг давсны уургаад очиж ажиллуул. Цаа талын хоёрын эргэтнүүдийг нь аваад бүсгүйчүүдийг нь пак хатагтаад өг." Ингэж байна шүү. Манайхан бүгд нэгэн дуугаар ганцхан боломж олгооч гэд гуйж байна. Тэр үед харин босс нэг юм бодов бололтой. "Хөөе, та нар гарч бай." Ингээд хүмүүсээ гаргаж байна. Тэр үед нөгөө яргуур босс хатагтай мөрийтэй тоглоомын газар сууж байна. Залуу нөхөр нь ирсэн чинь "Танилцацгаа. Манай компани шин захирал Гоминго." "Хөөх, наадах чинь чиний залуу амарго." Гэж байна шүү. Тэгэхээр энэ хоёр чинь эхнэр нөхөр биш байсан юм байна. Залуу босс бол ерөнхийд нь мөнгөнд нь болд юм шиг байна шүү. "Цаана очиод байж бай. Утахгүй дууслаа" гэд томорч байна. Яалтчгүй нөхөр нь биш юм байна. Босс харин хол очиод суугаад жаахан сандрангуй байна. Тэр үед нь дүрс шилжиж манай эдтэй хийсэн тохирог нь харуулна. Босс авгаа нөгөө мөнгө хадгалдаг нууц байшинг нь манай хэдээр ухуулахаар тохирсон юм байна. Харуул нь өдөрт 1 цаг хоолндоо явдаг. Тэр үеэр нь очиод ухчихна. Гэж байна шүү. Ийм амархан юм бах та. Манай хэд харж байгаад харуул явах үеэр нь камеруудыг нь хакердэд зогсоож байгаад яваад орлоо. Олгүйхэн харин бүсгүйчүүдийг хүлээд машин суулгачгаж бүсгүйчүүдийг барьцаанд үлдээсэн байна. Нагад цах Ким хоёр гадаа ажилт хийж аав болон хакер хоёр яваад орлоо. Гадна цоожиг бол аав ядах юмгүй онгоолгоно. Харин дотор хаалга нь дижитал цоочтой юм байна. Тэрийг нь хакер онгоолголоо. Нагад цах ажиглалт хийж байтал "Чи хэн бэ?" "Юу? Чи хэн бэ?" "Би өнчүүлийн авгаах байна." "Хэнэ?" "Сүүчоолээ." Гуанчоолээ нөө?" "Тийм ээ, Гуанчоолээ." За гэд яваад өглөө. Баларх шахлаа шүү. Манай хоёр хаалгаар нь яваад ортол үүдэнд нь аимшигтэй том сейф байж байна. Тийм баха, мэдээж юу гэж юм амархан байх уу? Манай хакер онгойлгох гэд үзэж тарлаа. Тэгээд бүх чадвараа гаргав бололтой. Нөгөө талд харин босс сандраад байна. "Хурдлуул" гэд туслахууд руугаа мессеж өчлөө. Туслахууд нь харин манай аав руу залгаад "Хурдлахгүй бол охин чинь үхэн шүү" гэж сүрдүүлж байна. Манай хакер харин онгойлгож чадсангүй. Энэ боломжгүй юм байна. "Йоо, миний охин аюулт байна. Дахиад нэг оролдоод үз. Ах та утсаа өгч бай та." Ингэснээр нэг хүн рүү мессеж өччихлээ. "Чи сая хэн рүү мессеж үтсэн бэ?" "Би онгойлгож чадах нэг хүнийг дуудчихлаа." Гэж байна шүү. Тэгсэн нөгөө харуул буцаад ирж байна. Ким хараад "Харуул ирж байна. Саатуулаарай." "Очоод ямар заргаар хамаагүй саатуул." Гэсэн чи очоод худлаагаасаа дайруулсан болоод хэвтээд өглөө. Араас нь нагад цах нь очоод "Чи энэ хүнийг дайрсан. Би харсан шүү. Чи хүн дайрчаад зүгтах гэдэг нүгөө юу? Хурд аваад имлэг яв." Гэж байна. Харуул бол харин ёстой дөнгө нөхөр байна шүү. Үрээд имлэг рүү явж байна. Нөгөө талд бүсгүйчүүд хүлгээ багаар тайлаад байна. Манай хоёр аргагүй болчоод сууж байтал нөгөө чаддаг хүн нь ирлээ. Тэгсэн чинь ээж нь байж байдаг шүү. "Чи юугаа хийгээд яваад байдгийг? Ийм хий юм онгойлгож чадахгүй. Өөрийгөө хакер гэжчээ." Ингэснээ үзэж тарлаа. Тэгээд хэсэг үзснэ. "Яма багал. Би тийм өндөр төвшний хүмүүстэй орооцолдож болохгүй." Ингэж байна шүү. Манай аав харин "Гойж байна. Охин маань тэдний гарт байгаа. Тэд түүнийг маань ална гэсэн."
Гээд сөхрөөд гуйлаа. Нөгөө ээж харин өрөвдөд буцаад орлоо. Тэгээд жинхнээсээ үзэж тарлаа. Босс нэлээд сандарч байна. Ким харин худлааж үжээд эмнэлэг дээр ирчихсэн байж байна. Өглөө. Яг өглөө. Нөгөө ээж харин хамаг ур ухаанаа шавхаад Сефиг онгойлгочлоо. Тэгсэн зүгээр нэг амралтын өрөө маягийн юм байж байдаг шүү. Мөнгө алга байна. Мөнгө алга байна шүү дээ. Ингээтэл залуу санаандгүй лонх хөдөлгөөд нууц алга онгойлгочлоо. Тэгсэн чинь дотор нь зүгээр мөнгөн овоо байж байдаг шүү. Манай хэд машина дүүртэл мөнгө ажиллаа. Хоёр туслах энийг нь сонсоод бөөн баярлуулнаа. Манай эмнэлэгт байгаа хоёр бас сонсоод болцсон гинэ. Йоо. Би 0 ормоор байна. Тэр эхлээд 0 ормоор байна гэд. Ингээд аваад бослоо. Тэгснэ. Чи энд байж биш шүү мэдөө. Тэр үед нь мөнгө болцсон гэдгийг сонсоод боссын нэг туслах нь жаахан сонирн болоод унлаа. Утсаар ярих гэж байна. Утсаар ярих гэж байхад нөгөөх нь аваад ярьсан чинь наадах чинь сонио айш гаргаад авах юм бол зүгээр алчих. Би наадах чинь итгэдэггүй юм гэж хэлхийг нь сонсчлоо. Тэгсэн яг зэрэгцээд нөгөөх нь хутгаа авч байдаг шүү. Дээрэмчд үзэж гарлаа. Манай хоёр хүлээсээ тайлаад гараад гүйчлээ. Дээрэмчд үзсний дараа нөгөө мөрийтэй тоглоомч нь дээлчлээ. Босстойгоо ярьсан чинь донсуу донсоод уцаа өгөх. Ингэсэн чи нөгөөх нь тасалчихдаг. Тэгээд машин аваад манай хоёрыг гүйцээд ирнэ. Ой, та хоёр хаа үрэх гэж байгаа? Ингэснэ ачааны машин таймөргөлчихдөг. Манай мөнгөний багийнхан харин машина дүүртэл мөнгө ачаад яг хөдлөх гэтэл аавна. Эцсийн нэг хүсэлт байна гэж байна шүү. Тэгээд тэндээс хөллөө. Замдаа харин Ким болон нага захтай таарад авлаа. Хөөх, ийм их мөнгө байдаг. Бац, энэ юм бэ? Манай ах яагав? Би түүний ээж. Ах чинь охиныхон төлөө үлдэхээр шийдсэн гэж байна шүү. Босс харин машин аваад нөгөө байшин руу хаазалж байна. Манай хэд явах замдаа бүсгүүчүүдтэйгээ таардаг. Юу болов вэ? Дээрэмчд хоорондоо зодтолдоод нэгийг алдсан. Тэгснэ нөгөөх нь машинд хариулсан. Мэдхгүй ингэж байна шүү. Тэгээд суулгаад явах гэтэл аав нь байдаггүй. Чи охин нь байх нэ? Аав чинь чиний төлөө өөрийгөө золиослоод үлдсэн. Бүх хэргийг үүрнэ гэж байна лээ. Ингэж байж чиний уучлалыг олж авах байх гэсэн шүү. Сууян уурлаад явцгаая. Гэрлүүгээ явцгаая. Юу? Болохгүй штэ. Аав маань ганцаараа инхийг би зөвшөөрөхгүй. Бид ганц хүнээс болоод ийм их мөнгнөөс татгалзаж болохгүй шүү дээ. Аав таны өмнөөс шоронд суусан баха. Хэрвээ дахиад шоронд суумаргүй байвал миний хэлснээр хий гэд гүрийчлээ. Аав нь харин нөгөө байшингийн үүдэнд сууж байна. Тэгснэ цагдаа руу залгаад орон байрны хулгайн талаар дуудлага өгөх гэсэн юм аа. Сегол гилийн 197-гийн 9 гэж байтал нөгөө босс хүрээд ирлээ. Хош, Юнтак хаа байна? Юу Юнтак вэ? Бид нар чиний хэлснээр мөнгийг чинь машинд ачаад цагдаа дуудаад байж байна. Юнтак намайг хоорно гинэ. Би бүгдийг чинь устгана. Байз энд мөнгө байгаа шүү дээ. Бид нар талыг нь авч чадаагүй. Ингээд ороод харсан чинь дахиад зөндөө мөнгө байж байна. Босс, бидэнд 5 минут байна. Энэ мөнгнүүдийг миний машин руу зөө гэд зөөлөө. Гү чи 3-3-аар нь зөөгөөчтэй. Ингээд зөөгөөд дүүрэглээ. Тэгсэн аав боссыг оруулж байгаад Сефиг нь хаачлаа. Яг зөв цаг байна шүү. Босс харин тэнд нь гацчлаа. Хаалгаа. Энэ хаагдчихлаа. Аав харин мөнгийг нь аваад хашааг нь түгжээд юу ч болоогүй юм шиг машиныг нь унаад явчлаа. Цагдаа нар харин яг зөрөөд ирж байна. Ирээд цоочтой хашааг гарснаа. Энэ одоо хуурамч дуудлага байсан баг та. Ингээд явчлаа. Босс харин Сефиг дотор талаас нь онгойлгох гэж чадсангүй. Манай хэд явж байтал нэг харж ивтэд нэг гүцээд ирнэ. Баригчлаа яана гэд айтал. Дотроос нь аав буугаад ирнэ шүү дээ. Суян харин аав руугаа хараад инээлээ. Аавыгаа жоохон ч гэсэн уучлав бололтой. Нөгөө тал харин босс. Хей, чи нэрэн Сеф онгойлгодог хүн таньдаг үлээ? Тийм үү? Болж штэ. Бүх Сефиг онгойлгох юм уу? За. Хаа нүгэй? Шорондоо хизээ гарах вүлээ? 6 жилээ. Хөөрхий. Тэгээд тэнд нөгөө босс авгаад юу гэж хэлэхээ баахан давтаад байж байна. Болдоггүй. Мэдээгээр өчигдөр 30 орчим настай ир алагдсан байхыг олсон байна. Алуурч нь харин зүхтэж яваад ачааны тэрэгтэй мөргөлдөж амиргджээ. Бас нэг сайхан сэтгэлтэй хүн. Хүүхдийн байгууллагад $70 сая хандивлсан байна. Гэж байна шүү. Манай эдийн нэг л байх л та. Манай Ким харин хадгаламжийн дэвтрээ аваад бөөн баяр явж байтал хажууд нь машины осол гарчлаа. Цожих үед харин ой санамж нэргээд сэргчдэг. Тэгээд киноны ихэнд хүнтэй уулзаад нууц материал авч гутландаа хийж байснаа сандаг. Гутлаа очиод үдсэн чинь нөгөө флаш нь байж байдаг шүү. Дайрсан хүн нь гутлнаас нь биш, халааснаас нь флаш авчихсан шүү дээ. Тэгээд Ким маань эргээд прокурорын ажлаа хийж эхэллээ. Мэдээгээр Ослын улмаас ой санамжаа алдсан байсан Ким прокурор дахин ажилдаа оржээ. Тэгээд өөрийн мөрдөж байсан хэргийн материалыг нээтэд дэлгэсэн байна. Хууль бус мөнгө угаалттай холбоотой хэргийг илчилжээ. Манай хоёр түүнийг нь зурагтаар үзэж байна. Хаалга тогшохоор нь онгойлготол. Сайн байна уу? Би Солонгос улсын прокурор Ким байна. Та хоёрыг гахаа махаар дайлж болох уу? Ингэж байна шүү. Чи саяхан зурагтаар гарч байсан шүү дээ. Наад ярилцлагыг чинь өглөө өгчихсэн байсан юм аа. За. Нөгөө босс авгаа харин Сефэн дээр ирэх үед залуу амраг нь мөнгийг нь хулгайлж байгаа цоочлогдчихсан байж байна. Гаднаас эвгүй гаруудыг дуутчихжээ. Шууд тэнд нь зөгцүүлчлээ. Манай хэд харин бөөндөө нэг жижиг ресторанд ажиллацгааж байна. Мөнгөө яасан бол тэр үед нь прокурор үнэн лаг машин унаад ирдэг. Өөх, энэ ямар машин бэ? Энэ бол Ferrari. За
явцгаах уу? Гэсэн чинь бүгд лаг машинтай байна. Мөнгө нь байсан юм байна. Тэгэд прокурор би хууль бос мөнгөө нууж тэрийг хүмүүс зээлүүлж мөнгө угаадаг хэргийн сэжвэрлсэн гэж байна шүү. Нөгөө яргуур захирлыг баривчлах бололтой. Энд түрээд кино маань дуслаа. Киночд байлаа.